төсөв хэлж яхад хөтөлбөр хэлж яхад энийг удаа дараа хэлж гормын санал хүртэл гаргаж ирсэн юм аа. Тэр бичлэг нь интернетээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцж байгаа хэсгээр аудит бүрэн нэгтэлж чадахгүй байна. Нийцүүлж одоо дүгнэлт хийж чадахгүй байна. Ингээд өгөөч гэж байнгын хорооны хурал их хурлын чуулган дээр 3 удаа мэдгдсэн. Гинт зүүдэл сэрээд байгаа юм биш. Хэрвээ тэр бичлэгийг та үзэж чадахгүй бол миний өнгөрсөн 7-8 сарын цалинг бүгдийг хуу хаамж болно. Ажлаа хийгээ явж байгаа. Зарчмын шаардлага тавьж байгаа. Зарчмын шаардлага тавихаар азаргалаад, субъектив гомдоод хандаад байх шаардлага байхгүй. Авилга гэдэг зүйлийг өөрийг нь устгаж ядуурл буурд юм аа. Эдийн засгаа нэмэгдүүлэхээр ядуурл сайжирдаг гэдэг гол нь өнөөдөр бидэд мөнгө байхгүй ш байгаа байхгүй юу? Тэр байгаа мөнгө дарга нарын тансаглалд яваад байгаа учраас энэ дээр та нарц намыг удирдах байгаа баруун төвийн чиг баримжааг үзэл санаатай хүмүүсээс энэ дээр зоригтой дуурайч. Захим засаглал бол 70% өгөөч нэмэгдүүлнэ гэж байгаа. Эхлээд энэ